үйлчлэн хүргэдэг. За энэ удаа бид Хүсгэл аймгийн одоо Бүрэн хааны Проспертийн орд за энд одоо ямар үйл ажиллагаа явагдаад байгаа. За тэнд одоо хин гээч одоо энд хууль зөрчил үйл ажиллагаа явуулж байгаад орчин нутгийн иргэдэд ямар эсэргүүцэл тулгараад байгаа талаар бид мэдээлэх гэж байна. За Бүрэн хааны Проспертийн орд нь бол за Хүсгэл аймгийн Мөрөн хотоос 10 гаруй километрийн зайд за Дэлгэр Мөрөн голоос нэг 8 км зайд оршдог. За эндээс их аваад цаашаа 100 км үргэлжиж Монгол улсын хамгийн цэнгэг нуур Хөвсгөл нуурын эрх төрдөг ийм том Проспертийн нөөц бүхий орд газар байгаа. За энэ орд газрын нөөцийг бол аль 1980-аад оны үед Монгол улс одоо улсын төсвөөр хаагуул хийж нөөцийг нь тогтоосон байгаа. За тухайн үед яг ашиглах гэтэл за энэ Проспертийг одоо Хүсгэл орчимд ашигласнаар газрын гүнээс их хэмжээний одоо хорт байдлууд ялгарч за тэр нь тоосонцор бий болж Хөвсгөл нуурын усыг бохирдуулах түнчлэн Хүсгэл орчмын байгаль орчныг сүйтгэх аюултай юм а гэж үзээд энэ олборлтыг бол хойшлуулж өдий хүрсэн юм а. За гэтэл энд одоо энэ хайгуулын лицензийг нь улсын хурлын гишүүн Батч Батбаяр гэж энэ гишүүн бол одоо өөрөө хууль бусаар хулгайн замаар өөрийнхөө хүүхдүүдийн нэрээр энэ хайгуулын лицензийг авсан байна. За нутгийн иргэд бол аль 1990-ад оны сүүлчээс эхлээд за энд одоо олборлт хийхийг хайгуул хийхийг хоригдж тэмцээр өдий хүрсэн. За гэтэл энэ гишүүн бол одоо гишүүний хүүхдүүдийн одоо эзэмшдэг Талт маргад гэж компани өнгөрсөн 10 сараас эхлэн Бүрэн Дотох сумын Туяа багийн нутаг дэвсгэрт одоо ашиглалтын өмнөх хайгуул гээчийг хийж эхэлсэн байгаа. За ингэхдээ одоо 30-аад цооног өрөмдөж за их хэмжээний одоо усыг хайгуулда ашиглаж байгаа. За зөвхөн Бүрэн хаан сумын Туяа багт тэгэхэд 30-аад өрөмдлөг хийж за түүндээ одоо 2 худаг гаргасан. За худаг гаргахдаа бол мэдээж нутгийн малчт нь одоо энэ газарт орох усаа ашиглахгүй бидний одоо гүний худаг гарахаа болчихно одоо бэлчээр усгүй болно гэд эсвүүцэл илэрхийлсэн. За гэтэл энэ хүмүүс бол одоо энд чинь одоо малыг ч усалж өгөө. Энэ компани одоо малчтад худаг гаргаж өгнө гэсэн нэрийдлэр худаг гаргаад дараа нь хаагуулд их хэмжээгээр ус ашиглаж байгаа маа. Ингээд Хүсгэл Дэлгэр Мөрөн хөдөлгөөний тэргуун чулуун цэцгийн яриаг одоо хүргэе. Тэгэл энэ худгаас бол ерөөсө өдөр шөнөгүй байнгын машин явж идэг гэж байнга зөөдөг. Ер нь өдөрт ойролцоогоор тэгэл 40-50 тонн усал ерөөсө хэрэгэлдэг юм байна л да. Одоо энэ гүний усыг ингэж хамаа замбраагүй хэмжээгээр хэрэглэж байгаа юм чинь бас энэ хавийн малчтын худгууд ч гэсэн бас нөлөөлнө шүү дээ. Тэгээд ерөөсө энэ машин нь бол хаа цайгүй ингэж замбраагүй явцсан ерөөсө ингэж энэ тентгүүл зам гараал ингэж талхагдсан. За энэ гүний усыг их хэмжээгээр хаагуулд ашиглаж байгаа нь энэ бол Дэлгэр Мөрний айс хаваас одоо гүний усыг татан одоо хаагуулд ашиглаж байна. За энэ Дэлгэр Мөрний сав газраас бас хөвсгөлчүүд тэр чигээр ундаалдаг гэж хэлж болно. За энэ 5-6 сумыг дамжин одоо урсдгаас гадна за Хүсгэл аймгийн Мөрөн хотын оршин суугчид бол тэр чигтээ энэ Дэлгэр Мөрнийхээ айс хавын одоо гүний усаар ундаалж байгаа. Тэгэхээр мэдээж хаагуулд энэ их хэмжээний усыг ашигласнаар энэ бол Хүсгэл аймгийн одоо Мөрөн хотын оршин суугчдын унтны усанд нөлөөлөх зүйл юм а. За түүнчлэн энэ компани ер нь ямархуу хариуцлагатайгаар үнэхээр энэ хөгсөвд болсон Хүсгэл нуурын иргэд байх энэ ордыг ашиглалтаа хэр хариуцлагатай компани бэ гэд газар дээр нь яваад үзвэл үнэхээр хариуцлахгүй. За өнөөдөр яг л нэг нийгмийн нараас арай л дээрдэх нөхцлөөр ажиллаж байгаа. Тэр өрмийн машиныг та бүхэн харсан байх гал түлж тийм ээ их хэмжээний ой модыг одоо тэр аваас ногтлоод гал түлээд тэгээд нэг өрөм ажиллуулж байгаа нөгөө гисгэж байгаа юм л да одоо. За тэгээд тэрнээс гадна тэр өрмийн шингэн аягдал гэх маш их хэмжээний салиар гүнэрсэн тийм хорт бодис одоо уулын уруулуу зүгээр л тэр малчтын бэлчээрд нь ил задгаагаар асгахчихсан байгаа. За энэ асгасан зүйл бол одоо болтол ямар шингэн чухам байгаль орчинд яаж нөлөөлөх юм бэ гэдгийг өнөөдөр болтол тогтоогоогүй. Ер нь ингэж одоо та бүхэн харж нэг уулын ингэж зүгээр л бэлчээрд ил задгаа асгацсан. Энийг бол бас маш их хэмжээний хортой гэж нутгийн иргэд нь үзэж байгаа. Ингээд Туяа багийн малчны яриаг одоо хүргэе. Тэг 11 сард л асгасан. Тийм үү. Тэгэл өвлжиж байгаа доо. Гол маань юу яла их нь одоо автлаа. Тэг мал сайхан ус уудаггүйс одоо ус нь байхгүй. Доош энэ аршаан л бол явж байна. Хүүгийн компаниг бол одоо энд хууль бусаар лицензийг авсан гэдгийг одоо хүний эрх хөгжилт өөрсдөө стратегийн өмгөөлөл хийгээд за энэ бас шүүхийн шатанда яваа. За шүүхийн шийдвэр өнөөдөр болтол гараагүй байхад за энд хаагуулын үйл ажиллагаа ихснийг эсэргүүцэж Туяа багийн иргэд одоо 73 хүний гарын үсэгтэй аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд хүргүүлээд байгаа юм. За энэ малчтын эсэргүүцээд байгаа гол зүйл нь бол за Туяа баг бол өөрөө маш их хэмжээний одоо мал сүрэгтэй хүмүүсийн одоо малчтын гол түшиц бэлчээр нутаг байдаг. За гэтэл энд одоо
ийм хариуцлагагүй компани орж олборлт хийн гэвэл үнэхээр энэ бүтшгүй зүйлээ энэ хавийн одоо байгаль орчин төдийгүй хүний эрүүл мэндэд маш ноцтой хохирол учруулна гэж үзэж байгаа. За яагаад гэвэл паспортыг одоо газрын гүнээс гаргаж ирснээр маш их хэмжээний одоо хорт бодисууд газрын гүнээс ялгардаг. За тэрний дунд одоо сэлэн хэмээх химийн хортой бодис байдаг. За энэ бол хүний мэдрэл одоо элэг бөөр зүрх цусны хангамжийг хордуулдаг ийм бодис болох нь тогтоогдсон. За мөн одоо уурхайн суулц шороонд гарч ирсэн энэ сэлэн гэдэг бодис одоо цаас бороо салхи урс хөрс ургамлаар дамжаад хүмүүсийн эрүүл мэндэд ер нь нөлөөлнө. За түүнээс гадна Оросуудыг 80-аад оны үед энд хайгуул хийж байхад ч гэсэн нутгийн иргэд малчид малд бас нөлөөлж байсан. Тэр яг одоо мал хордож байсан. За нутгийн иргэд янз бүрээр өвчилж байсан гэд нутгийн иргэд нь ер нь эхнээсээ энэ паспортын ордыг ашиглахын эсрэг байдаг юм. Ингээд малчтын яриаг одоо хүргэе. Манай энэ бүрэн тогтгийн энэ одоо энэс үнчлээ энэ 80 онд одоо энийг уулуурхаг одоо энэ нөхөн сэргээл байхгүй ингэж одоо миний ятнаас ингэж өснөөс хойш одоо өнөө цунаа цагтана усан жуултны мундлгүй болсон өвжийн цагтаа худгасаа нэг юм болж гэн өнөө тэнтэй хардлагатай дуулаг шанж гарахаа байсан мочод жик огтсон энэ бүрийн хааныг одоо энэ синтиснээс болоод янз бүрийн зунаа цагт борооны усан дуусгаадаг тэрнээс бод 5 албаас нэг дээр өгчээсэн явдал бий. Энийг ашигласнаар одоо манай багийн хэмжээнд чинь өвлжөөний одоо баг бэлчээр идэх тэр хоёраа. Тэгээд нэгд хоёрд болохоор одоо энэ чинь ашиглахаар тэр тоосонцор одоо сэлин гэдэг чинь мал маш их хортой хор нөлөөтэй. Одоо тэрнээс болж нэлээд олон мал хоригдсон да манай багт бол ойрын хэдэн жилдээ энэ өнгөрсөн аварч гэсэн одоо бас нэг айлын өхөр мал хордоол байсан. Тэр мэрийг бол ер нь ил гаргаж 50-г дардсан тэгэл нэг өвчнөний хэлэл дарчдаг л аахгүй юу. Тэгэл аймгийн хэмжээнд одоо тэгэл аймгийнхан яг ингээл хяналт тавихар чинь ерөөсөө авч хилцдэггүй тоодогчгүй. Гол нь одоо энэ компани одоо нэгэн тэр нутгийн иргэдэн зөвшөөрөхгүй байгаа учраас за сумын одоо иргэдийн хуралд энэ сум орон нутгийг одоо хөгжүүлж өгье, нам даралтын зуух барьж өгч халаалттай болгож өгье гэх мэт саналуудыг бас иргэдийн хуралд тавьсан байгаа. Энэ бол уулуурхайн компани орохдоо ер нь хамгийн түрүү сум орон нутгийн удирдлагыг худалдаж авах, за тэнд одоо албан тушаал нэг сургууль цэцэрлэгт нэг байшин барьж өгөх, нэг өөрийн зуух барьж өгөх гэх мэт туйлын өргөдөлтэй байдлаар ингэж одоо том орд газруудад орох тэр аргын нэгийг хэрэгэлсэн байгаа. Харин бүрэн тогтох сумын иргэдийн хуралд бол энийг хүлээж авах боломжгүй юм гэсэн шийдвэрийг гаргасан байгаа. За ер нь энэ компани бол одоо энэ өвөл гэхэд тэр ямар ч тэр одоо зам ашиглах, тийм ээ, газар ашиглах, байгаль орчны үнэлгээ гэдэг ямар ч тийм зөвшөөрөл бичиг баримт дээр уурхаа дээрээ байхгүй. За тэгэхээр энэ өвөл бол маш их хэмжээний замыг одоо хаа дуртай газараар гаргаж ингэж хөрсийг маш их хэмжээгээр сэндийчсэн ийм үйл ажиллагаа явуулсан байгаа. За энийг ер нь уурхаад одоо байх төрөөсөө бичиг баримт зөвшөөрлөд байна уу гэд үзэхэд бол нэг ч зөвшөөрөл байхгүй. Ингээд менежер минь баярын яриаг одоо хүргэе. Тэрийг бол би сайн мэдээ. Манай ерөнхий оёрыг олгочлохоор зэрэг бүх тэр ерөнхий төлөвлөгөө тайлангуудаа орон нутгад хүлээлгэж өгөөд хэдэн дөрөв байршуулахад тэд нар мэддэг байхгүй. Ер нь бол нөхөн сэргэлтээ хийцэн гэж тайлан гаргаж өгсөн байлээ тийм ээ. Тэгэхээр тэр ямар нэг кейс урд жилүүдийн тайлангуудыг л тэгж гаргаж өгсөн байх. Урд жилүүдэд гэж ер нь танах сүүлийн үед манайх ч юм уу 10 сараас л энэ үйл ажиллагаа шинжилгээ төгтөө явуулсан шүү дээ. Тэгээд төлөвлөгөөний үржилсэн тайлан энэ төр гэсэн юм бас орон нутгад өгдөг юм шүү дээ. Тэрнгээр л тиймэрхүү зүйлүүд хүрэгдсэн баг, тийм мэдээлүүд өгсөн баг л та. За хууль зөрчсөн ийм үйл ажиллагаа явуулсаар хахад аймаг орон нутгийн удирдлага, за аймгийн мэрэгжлийн ханалт тэргүүтэй газрууд юу хийж байна вэ гэдэг асуудал гарч байгаа. Тэгэхээр энэ бол яг харахгүй аймгийн удирдлагууд бол өөрсдөө ашиг сонирхлын зөрчилтэй. За талд магад компани өөрсдөө одоо геологийн төв байранд офис түрээсэлж суудаг гэж байгаа. За энэ нь бол аймгийн даргынх нь одоо хувийн мэдлэлт байдаг компани. Тэгэхээр аймгийн дарга одоо хідээч юм тэнд одоо офисээ түрээслүүлсэн нэрийн дор энэ компаниас чухам юу авсан бэ гэдэг асуудалж гарч ирж байгаа. За тэгэхээр мэрэгжлийн ханалт тэр улсын байцаагч нь болохоор аймгийн даргын бас дүү байдаг. Тэгээд одоо ийм асуудлууд байна гэд очиход одоо энэ одоо хоргүй энэ бол одоо ном журмынхаа дагуу дээрээсээ зөвшөөрөлтөд явж байгаа юм гэсэн байдлаар асуудалд хандж байгаа юм л да. Ер нь аймгийн засаг дарга цэрэн зэвийн тухайд асуудал айгүй олон байдаг юм байлаа. Бид нар гэсэн янз энэс гадна бусад мэдээ сурвалжлыг бэлтгэж явж байгаа төвшөлчүүдийн ярьж байгаа гомд саналаар бол аймгийн засаг дарга өнөөдөр яг
юу гэдэг мөнгөнд сонирхолтой ч гэдэг юм өвхмийг өөртөө ашигтайгаар эргүүлдэг ч гэдэг юм иймэрхүү байр суурь харагддаг. Тухайлбал Хүчрүүл аймгийн Мөргөн хот бол 21 аймагаас хамгийн олон хүн амтай аймгийн төв тооцогддог. Гэтэл тус аймгийн төвд байсан одоо эрүүл мэндийн газар хүүхдийн эмнэлэг байсан газрыг өөрийнх нь сургууль нэр дээр болгож авсан байдаг. Жишээ тэр тэнцэн одоо Далааван гэдэг сургууль үйл ажиллагаа явуулдаг. Тэр өөрийнх нь хоёр сургууль. Мөн юу гэдэг Цэрэнжав даргын мэдлэлт одоо гэр бүлийнхэн гэж ярьдаг. Ясман дээр бол өөрийнх нь гэж явагддаг юм байлаа бас одоо далайн ээж гэдэг архив үйлдвэрлэн гаргадаг хүнсний үйлдвэрийг бол мөн 8 засаг дарга өөрийн мэдлэлтэй үйл ажиллагаа явуулдаг. Дүүгийнх нь нэр дээр гэж яригдж байгаа. Энэ мэтчлийг 8 засаг даргатай ер нь холбоотой гомдол иргэдийн хүмүүс нэлээд их байдаг. Тэр учир мэд хүмүүс маань бас засаг дарганы бас үйл ажиллагаанд тийм тодорхой хэмжээний хяналт шаардлага тавьж байхгүй. Өнөөдөр засаг дарга нар тухайн орон нутагтай хаан шиг тийм засаг ноён гэдэг утгаараа иргэдийн ярьдаг шиг тийм маш тийм бүдүүлэг дур мэдээ асуудыг шийддэг юм байдлаар газар авсан маань харж байгаа юм л та. За тэгэхээр ер нь энэ Монголын томоохон ард газрууд өнөөдөр мэдлэлтнүүд яагаад өнөөдөр их хурлын гишүүн болох гээд засгийн газрын гишүүн болох гээд Үхэн хатан зүтгээд байдаг вэ гэвэл энэ орд газруудад л одоо эзэн суух эцсийн зорилго бас явж байгаа гэх хардлагыг төрүүлж байгаа юм. За тухайлбал одоо 5 талхай орд газар гэхэд ерөнхий сайд Сүү Батболд тэргүүтээ одоо хэдэн улс төрчдийн мэдлэл байсан. За одоо 5 талхай нэг хэсгийг гэхэд Макин Ням Тайшир гэх одоо энэ бас улс төрд хүүгээ оруулаад байгаа энэ эрхэм бол эзэн суусан. За орон нутгийн 5 талхай гэхэд бас л улсын хурлын гишүүн Ажна Бат Эрдэнэ гэж мэдлэлтэй байдаг. За Хөшөөтийн ордын арталт одоо байгаль орчны сайд байсан Барсуулд байдаг гэх мэтчлэнгээр дандаа энэ төрд одоо том албан тушаал хашдаг сайд дарга нар өнөөдөр өөрсдөө ингэж орд газрыг авдаг. За түүний нэг жишг нь Просперити ордыг одоо улсын хурлын гишүүн Батж Бат хоёр авч тэрээр одоо өнөөдөр ийм үйл ажиллагааг явуулж байгаа. Тэгэхээр үнэхээр энэ хүн одоо их хурлын гишүүн байх ёс зүй байна уу ийм хүнд ийм энийг бол бас холбогдох газрууд шалгахад асуудлын нэг болчиход байгаа наа. За